За 4-р ангийн төрөлх хөтөлбөрийн хичээл. За өнөөдрийн үзэх хичээл маань нагтан зурх арга. За зорилго. За нагтан зураг гэж юу вэ? Яаж зурж сурах вэ? За нагтан зураг маань ямар онцлогтой вэ? За бусад зургуудаас ямар ялгаатай вэ? За гэдгийг мэдэж авнаа. За зорилт нь. За зураг зурах дэвсгэрээ сонгоно. За зорилгоо тодорхойлно. Бие даан ажиллаж сурна. Шүлэг дуутайгаа холбоно. За Монгол гэсэн онцлогийг гаргаж харуулж зурнаа. За зургийг ажиглаарай. За нагтан зураг. За нагтан зураг гэдэг нь хар дэвсгэр дээр за цагаанаар зурсан байна. За мартан зураг. За Монгол хатны зураг байна. За сэртэн зураг. Бас Монгол хүүхдийн зураг байна. Сайн ажиглаарай. За гартан зураг. Монгол бүхийн зураг байна. За бас хар цагаан өнгийн зураг байна. За нагтан зураг гэдэг нь Монгол зургийн нэгэн төрөл бөгөөд хар өнгийн дэвсгэр дээр зурсан Монгол зургийг нагтан зураг гинэ. За бүдэг, шингэн, олон өнгө оруулан зурсныг нь шанзан зураг гэдгээ. За нагтан зураг нь хар дэвсгэр дээр алтан шаргал эсвэл гоёмсог уран зураас гарган чимэж бүтээсэн зургийг хэлдэг. За мартан зураг нь улаан дэвсгэр дээр цагаан шаргал зураасаар зурж зарим хэсгийг нь цул будаж бүтээсэн зургийг хэлдэг байна. За гэрийн даалгаварт аавын тухай дуу сонсоод үйл явдлаар зураг зурж ирээрэй. За зураг зурхдаа өнөөдрийн үтсэн нагтан магтан зургийн аргаар зурж ирээрэй.